Aussies won the toss and elected to bowl. Okay, we're all set, I think. Here we go. The countdown is upon us, and we can get out to the Optus for first ball of this first T20 international between the old enemies. Punished over pitches. Тэр ногоон талбай дээр тэр профессор байна уу, доктор байна уу, тэр одоо хэн байх нь хамаагүй. Тэр үнэхээр одоо гоё тэр одоо community гэж ярьдаг тийм. Үнэхээр гоё тэр найз нөхдийн юмыг энэ бий болгодог тэр атмосфер нь бас аюу гоё таалагдсан. Маш гоё тийм джентльмен их гоё юм хүмүүс байд юм байна энэ спортын чиргэн дойронд. Өвөл яаж хийдэг ингээд надад би асуусан чинь хөлдөө юм юг хомоолыг бөөрөн хилж жоод тэгээ шидэд цогтөг гинэ ерөөсөө тийм. Гэх мэтлэнгээр ингээд яг түрүү таны хэлдгээр бидүүсийн бас нэг амьдрал юунд бас их байж идэг юм болов. Тэгээд бас нэг чухал зүйл нь юу гэхээр тэр тухайн улс орны соёл, түүх, байгаль, одоо онцлог тийм ийм юмнуудыг бас давхар нөгөө одоо exchange гэдэг юм уу дээ ингэж харилцан солилцож байдаг ийм бас агуулгатай юм байна. Өөрөөр хэлбэл спорт крикетээр дамжуулж улс орнуудыг бас ийм дунд нь тэр фэнүүдийн нэгтгэхтэй өөр соёлтой өөр улс орн байгаа ч гэсэн бид бас крикетийн дэлхийн цом крикетийн спортын доор бүгдээрээ заавал тэр нэг ийм талбай байгуулаад ингээл тэ нэг мөнгө нэхэл материалыг юм бүрдсэний дараа хөгждөг юм биш спорт. Эн чинь зөвхөн одоо цатаа талбайд тоглогдох хэвээр спорт өстэй тий зааланд энэ төр яа тий. Байна. Байдаг уу тий байна. Одоо жишээ нь өвөл гадаа тоглогдож болох юм уу? Өвөл яг хөө тэр ICC-д бол би яг зүгээр юу санал тавьсан гэхээр дэлхийн цомл юм бол ягаад цас мөсөн дээр ирж аяж болдгоо гэж. Тэгээд тэнд одоо яг юу хийх юм бэ гэхээр бид бас цасан дээр крикет тоглож үзүүлээ л да. Тэгээ энэ төр бичлэгийг харсан багтаа. Талбай дээр ингэж байгаа гэсэн чинь нөгөө дүлт чинь тийм амир стрэнт сонсож. Тэр баг анх удаагийн тохиолдол. Ерөөсөө тийм байхгүй юу тийм. Тэгэхээр цасан дээр тоглогдсон. Цасан дээр. Тэгээ эн чинь мэдээж яг жинхэнэ одоо тэмцээн юм уу юу биш. Монгол улс Монголыг төлөөлөд Монгол хүн тоглож байгаа надад гоё санагдав. За одоогоор бол дэлхий дээр сүүлийн судалгаагаар бол 130 гаруй орн одоо крикетийн ямар нэг үйл ажиллагаа бэлтгэл сургалт явагдаж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 130 оронд энэ спортоор хүмүүстэй хичээлж байна гэсэн үг. Энэ ч гадны энэ англичууд, австралчууд энэ төр чинь бүр энэ өсвөр залуу насны хүмүүсийг одоо гэмтэргээс урьдчилан сэргийлэх төртөл энэ багийн спорт рugby хөл бөмбөг крикетж ашиглаж одоо яаж штт. Цагдаа нар өөрсдөө хувц өмсөө тэр хүүхдүүдтэй хамт клуб байгуулсан тоглоод тийм ээ эсвэл цог яваа алхалт хийгээд тэгээ энд чинь нөгөө нэг хүүхд бол хүүхд эерэг юмнуудыг төлөвшүүлээд энэ спортыг бас их ашиглаж штт тийм. Крикетийн спортын тухай сонсохоор нэг тийм эртний биш юм шиг санагддаг байхгүй юу? Магадгүй орчин үед хөгжил нэлээд хурдтай явж байгаа спортын төрөл юм болов уу гэж би зүгээр анзаардгийн. Миний энэ анзаарах хэр одоо бодтой юм бол. Тийм үнэ. Ер нь бас нэг жоохон тийм төгж дэлгэрэх одоо тэр нэг тухайн нэг дээр үеэс одоо дэлгэрсэн тэр анх үүссэн нэг соёл юмнууд нь тийм байсан. Айгүйх тийм нөгөө хязгаарлагдмал одоо жишээ нь Англиас гаралтай яг Английн үндэсний спорт учраас тэрийг дагаад нэг хуучин аристократик гэдэгтэй нэг одоо тийм язгуур ухсаатай улсууд энд тоглолдог, джентльменүүд тоглолдог. Одоо ямар ч крикетээр хичээлдэг, үздэг сонирхдаг хүнээс нь крикет юу яг ямар юу вэ гэсэн асуух юм бол энэ юу н оюун санааны тоглолт шүү. Их төсвөр оюун санааны тоглолт. Тэр заавал одоо том болчмаасны хэрэггүй. Овцгоо самбаа хурд одоо тэр хурдан бод сэтгэх тэр маневрлах чадвар нөгөө хүнээ ойлгох тий. Бусад багийн спортод байдаг юм байна. Чадварууд байх ёстой. Гэхдээ тэр юм оюун санааг давмгаал тавьдаг тий. Тэгээд тэр сахилга бат тэр шүүгчийн заасан юм одоо саксныхан ч хоорондоо контакттай спорт шүү дээ. Крикет хоорондоо мөргөлдөд байхгүй. Бөмбөг цохоор хоёр л хавилж байна тэнд. Бөмбөг шидлээ гараараа барьлаа, дамжууллаа, шидлээ, цохлоо эсвэл хоорондоо очоо рагби шиг мөргөлдөд байхгүй.
Яг зүгээр контактнаас хамаарат манай хөл бөмбөг бусад багийн спортууд чинь хоорондоо бие биегээ цохиод авцсан ч юм гарч явах юм. Ийм бол крикет бол ерөөсөй байхгүй. Тийм учраас элит спорт. Тий, тэгээд тэн дээр нөгөө одоо verbal violence гэдэг байгаа шүү дээ. Одоо бүр дөрмөнд нь байдаг байхгүй. Хүнийг одоо харах, эвгүй үгээр хэлэх юм бол тэр шүүгч, хоёр шүүгч одоо толгой дээр тоглолтыг зохион байгуулж байгаа. Тэр хоёр бүх шийдвэрийг гаргана. Тэгээ одоо хүртэл нэг тийм одоо хоч нэр нь бол тийм байхгүй. Gentleman's sport. Тий, Oxford, Cambridge төгссөн хүн, Английн капитан, крикетийн багийн капитан байна. Тэгээ ер нь айгүй тийм юутай. Тэгээд тэр өмсөж байгаа хувцас нь дээр үе уламжлалт нөгөө нэг тест гейм одоо ч гэсэн ялгаагүй. Цав цагаан хувцастай тоглоно. Цагаан одоо өмд цамцтай. Тийм байдаг. Тий, тэгээд тэр чинь нөгөө ногоон зэлгэн дээр юм цав цагаан юмтай ингээл тэгэл тэр бүх дүрм журам тэр шүүгчийн нэрийн хувцалт нь бас их тийм жоохон тийм спорт. The shattering disappointment of the loss. It is indeed the Ashes. It's and on, yes, the channel from Baraja. Mitchell Stark. It's not first ball, but he's the first. Дэлхийд даяар өргөн цар хүрээнд тархсан спортын төрлүүд шүү дээ, тий. Хөл бөмбөг, сагсан бөмбөг гэл. Одоо ер нь бол зүгээр ингээд спортын хоёр төрлүүд гэх юм бол яг л энэ эдгээр спортуудыг л нэрлэдэг шүү дээ. А гэтэл бүр яг одоо жишээ нөгөө нэг ранкаараа буюу яг дарааллаар нь ингээд аваад үзэх юм бол за хөл бөмбөг бол мэдээж яг спортын хаан гэдэг утгаараа нэгдүгээрт байдаг. А хоёрдугаарт болохоор сагсан бөмбөг биш. Одоо өөр юу вэ тий, бейсбол бүр яг нэг тим спортууд гэхээс л тэгээд бүр крикетийн спорт бүр яг ингээд дарааллаараа хоёрт нь байдаг гэдэг нь маш сонирхолтой санагдчихсан байхгүй. Гэтэл яг энэ спортын төрөл манай улсад тийм сайн хэмжээнд бас танигдсан үгүй юу гэдэг жоохон эргэлзээтэй үгүй юу? Ер нь бол 20 дугаар зууны дунд хүртэл энэ уламжлалт хэлбэрээрээ их хөгжсөн ийм спорт байгаа юм. Крикет. 1960 70-аад оны хүртэл ерөөсө ганцхан формат л байсан. Тест буюу сорилго, уламжлалт. А энэ бол одоо 18, 17 дугаар зууны үеэс одоо Английн нөгөө классик джентльменүүдийн тоглолдог. Тэгэл хувц сунрал юм цагаан юу ч гэдэг. Тэгээ ингэж тоглолдог ийм уг гарал нь бол ийм спорт. Тэгээ ингэж явж байгаа л ялтчих واخгүй одоо тэр эзэнт хөрөмөрөн задраад тэгээ энэ спорт чинь яг тухайн үед нөгөө Английн харьяанд байсан гэдэг одоо тэр улс орнууд руу хүчтэй одоо түүгээд дэлгэрсэн. Ингээрээ ингээд одоо 20 дугаар зууны одоо 2 дугаар хагасаас хойш бол улс орнууд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Ингээл яг спортынхоо нөгөө хөгжлийн жамаар 1970-аад оны үеэс формат нь өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл үзэгч, өвжөн дэмжигчид ийг одоо авцардаг стадионууд олноор баригдсан ч гэдэм үү те. 1970 оноос хойш болохоор тэр форматууд нь жоохон өөрчлөгдсөн. Тэрийг уламжлалт тест геймийг одоо өөрчилсөн нэг спортын түүхэнд чинь хүн байдаг шүү дээ. Одоо нэг инвентер тийм юм анх үүсгэсэн. Тэр хүн энэ Австралийн том одоо тэр бомтон Kerry Packer гэж одоо энэ нөгөө мэдээллийн салбарын Rupert Murdoch гэх тэр бас байдаг тийм Sky TV-гийн. Тэрний чинь одоо бас нэг өрсөлдөгч нь байсан. Kerry Packer гэдэг одоо энэ 9-р сувг мөг гэдэг ер нь Австралийн нөгөө хэвлэлийн магнат. Тэр хүн анх энэ уламжлалтын байдлыг бүр өнгийн юм хувцс өмсгөөд дэлхийн хамгийн шилдэг тамирчдыг цуглуулад ингээд дэлхийн лиг гэж юмыг Австралид хийсэн анх. Одоо тэрэнд маш их мөнгө зарсан байна. Тухайн үед хүмүүс нөө найз нөхд орчны хүмүүс юу гэжсэн чи одоо ямар ч хэрэггүй ингээд бүр юм хүчтэй юм өв соёлын эсрэг одоо тий болохгүй юм хийж байна. Дэмий юмд мөнгө өрж байна. Тий ямар хэрэгтэй юм гэсэн ч үгүй би энийг одоо юм болгоо. Одоо жишээгээр шинжилэн тий миний бүр ингээд спортын тайм шоу болгож гэх юм уу. Магадгүй зүгээр тэр Америкийн байд юм уу босод тийм нөгөө корпорат модельүүдийг хараад тэрийг яаж медиатай холбох уу гэдэг юмыг тэр 20 жилийн өмнө харсан юм байсан шүү. Тэгээд юу гэж минер шаардлага тавьсан гэхээр тэр крикетийн нөгөө одоо шон стампны тэнд 2-3 микрофон байрлуулад. Тэгээд ганц хоёрхан одоо өнцгөөс нь нөгөө телевизийн камер авдаг байсан бол олон камерууд байршуулад. Тэгээд тэр бүх дуу чимээ юмнуудыг үзэгчдэд телевизээр яг ингээд одоо бөмбөг шон цохоход ток гэл яг тэр хүн энд сонсож байгаа юм шигээр одоо яг тэр гих мэтлэнгээр иймэрхүү шинжилтүүдийг хийгээд
Тэгээд нөгөө шилдэг крикетийн тамирчдыг урьж авцраад цалинжуулж өгсөн. Тэг шууд өөрөө санхүүжүүлээд. Янз янзын спонсор байхгүй. Тэгээ эхний жил нь бол жоохон фейлдсэн баг. Тэнгууд одоо энэ нөгөө MCC энэ Marylebone Cricket Club-ийн болоод энэ крикетийн нөгөө дүрм журмыг барьдаг энэ одоо ICC ч үт юм уу. Тухайн улсын нөгөө крикетийн одоо борд зөвлөлүүд нь чамайг одоо шгшээ огт авахгүй чи энэ нөгөө байгаа дүрм журмаа зөрчиж тийш хувийн юм руу явлаа гэдэг ийм одоо бүр сонирхолтой юм Kerry Packer-ийн тим кейс үүдэг байхгүй. Тэгээд сүүлдээ нөгөөдөг чинь 40-50 мянган судалтай одоо цэнгэлт хүрээлэнгүүд төр дараагийнх нь дүүрч эхэлсэн. Ингээд өөрөөр хэлбэл крикетийн спорт руу үзэгч хөгжин дэмжигчдийг авцардаг, энийг илүү entertainment болгодог, форматыг богинохон болгох, одоо ингээд илүү нөгөө одоо арилжааны entertainment хэлбэр рүү оруулж ирэхэд хамгийн том алхам хийсэн хүн бол Kerry Packer. The wait is finally over, so too is the time for talking. That's over today here at Perth Stadium. It's about the walk, the actions, the pride, the ecstasy of the victory, the shattering disappointment of the loss. It is indeed the Ashes. Хоёрт нь нэг юм онцлог байгаа. Крикетийн спортын хүн ам одоо их шигүү байдаг. Одоо сабконтинент гэдэг чинь нэг энтэг орчмын дэд одоо юу нэ твүүд дэд тв гэж нэрлэж байгаа. Тэнд чинь одоо 2 тэрбум хүн амьдарч байна. Тэгээ энэ рүү их хүчтэй орсон. Тэгээ одоогор бол нөгөө Commonwealth-ийн орнууд буюу тусгаар улсуудын хамтын нөхрөлийн орнуудын тоглолт энэ төргээд нэг 70-80 орн байна уу? Энэндээ багтаасан. Өөрөөр хэлбэл одоо Английн одоо юутай тийм ээ хамааралт энэ эзэнт гүрний хамааралт бас ийм улсууд сүүлд нь бол тусгаар тогтнол болсон. Энэ тусгаар улсуудын хамтын нөхрөлийн орнууд гээд энэ улсуудад одоо энэ үндэсний хэмжээнийх нь спорт. Одоо хамгийн их энэ спорт танигдсан гэдэг ч юм уу хөгжиж явж байгаа улс орнуудыг харахаар ихэвчлэн Азийн орнууд, Австрали гэдэг ч юм уу, за сүүлийн үед Америк, Канада орж ирж байна гэд энэ магадгүй нөгөө Их Британий колоничлалын түүхэн цаг хугацаатаа бас холбоотойгоор дийлэнхтэй одоо Пакистан, Инд гэдэг ч юм уу тийм Азийн бүсэд түлхүү хөгжсөн байдаг юм болов уу? Ямар байдаг юм бэ? Тийм. Одоо яг хоо тухайн үед чинь л яг тэр нөгөө эзэнт гүрнэл гэж байсан л та тэр. Тэгэл тэрэнд нь нөгөө нэг англичууд ч болтондоо амьдрын тэгэхээр нөгөө үндэсний юм аяа тоглол одоо жишээ нь одоо Монгол ингээл 200-300 жил дэлхийг одоо жишээгээр эзэнт гүрэн байгаа л ингэх юм бол тэр айгуул хүмүүс чинь нөгөө сур харавдаг бүх барилддаг ч юм уу болно шүү дээ тийм хэлбэр рүү орно. Тэгэхээр тэр хүчтэй байгаа улс орны чинь нөгөө соёл юмнууд нь тэгээд түүжээдэг. Тэгэхээр яг энэ чинь өөрөө багийн спорт олон хүн оролцдог. Ийм тэгээд тухайн улсад одоо ингээд очиод тоглолтоор тэр хүүхд залуучууд нь тэргээр хичээллээд ингээд өөрсдөө англичууд ч нэг юм үг өгдөг шүү дээ. Бидээс одоо баг бүх спортыг одоо бий болгосон. Хөлбөмбөг, рагби, одоо теннис, крикет энэ төргээ тий. Тэгээ буцаад нөгөө спорт маань биднээсийг одоо хожиж байна. Тэр шиг ингээд спорт ч угаасаа тэгэл түгээл явсан. Тий тэгээ одоо Латин Америкийн орнуудыг дийлхэ байлаа шүү дээ тий. Уг нь бол анх бий болгосноороо англичууд ч одоо хамгийн л мундаг байх хэрэгтэй тий хөлбөмбөгөөрөөч тэр. Тэгэхээр өнөөдөр юу Бразил, Уругвай тий дэлхийд аяар үзсэн. Тэрнтэй адилхан ингээд яг тэр хөгжлийнхөө зам ёсны дагуу ингээд явцсан. Тэгээд хүн ам ихээр суурьсан тэр улсуудад бол одоо маш их хөгжсөн байгаа даа. Уулаасаа нөгөө суурь нь олон орнд төгссөн юм юу байсан. Тэг үзэгчд их орж ирсэн. Лонгояа энэ хүн ам ихтэй. Одоо чинь Инд, Пакистан, Шри-Ланка, Бангладеш. За тэгээд англи өөрөө Өмнөд Африк, Африкийн одоо Нигер, тэгэл Танзани, тэр чигээрээ. Доошогоо одоо Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Малайз гэл ингээд Индонез. За тэгээд Америк төврөө гэх юм бол Карибын арлууд тэр чигээрээ. Карибын одоо 30 гаруй арал байдаг гэж би сонссон. Тэднээс нийлээд West Indies буюу ганц крикетийн одоо холбоотой бордтой. Тэгээд олон улсын ICC-гээс зохион байгуулж улам бусад тэмцээнүүд тэднээс нийлж ордог. Тий. Ингээд одоо сүүлийн үед бол нөгөө Канада, Америк энэ төрлөө хүчтэй төрж орж ирж байна. Жишээ нь Америкийн нэгдсэн улс гэхэд одоо 50 орчим сая хүн үзэгч хөгжин дэмжигчтэй гэж байгаа. Олон 100 мянган сая хүн хичээлж байна. Тэгээд одоо энэ
2028 онд бол Лос Анжелесийн Олимпиад бас крикетийн төрөл албан ёсоор багтаж ингэж орж ирж байгаа. Канада байна те Канада. Тэгээд сая миний түрүүний хэлдэг нөгөө орчин үеийнхаа хэв шинжээг олоод илүү entertainment болоод эрхийн үед бол тэнд чинь нөгөө үзэгчд бий болж байна. Үзэгчд бий болж байна гэдэг чинь стадион дэрж одоо билет тасалж байна, ашиг орж байна. Нөгөө талаасаа юм нөгөө тэнцгийн хэрэгэлтэнд орж байгаа байхгүй тий. Одоо илүү нэг арилжааны шин чанартай болж байна. Тэр хэмжээгээр тэр чинь бас нэг мэрэгжлийн тамирчид, клубүүд одоо юмнууд ч олноороо гарч байна. Тэгээд одоо энэ Джерси хувцас зарагдахаас ахуулаад гэл маш олон нөгөө тэрийг дагсан юмнууд чинь ингээл яг цаг үеэ дагаал сар хөгжиж байна л да. Сүүлийн үед бол одоо энэ нөгөө нэг мэдээллийн юмнууд ба шүү дээ. Одоо энэ сошиал медиа янз бүрийн платформуд чинь одоо энэгээр чинь маш их яаж энэ тэрэгтэл одоо нөгөө янз янзын компьютер тоглоомод аяг гарч байна тий. Тэгэл энэ чинь $3,000 яагаад одоо хүн ам нөгөө их спортч өөрөө нөгөө юм үг гэдэг ч тий. Үзэгч хөгжүүн дэмжигчгүй л спорт бол юу ч биш гэж. Тий. Тэг бүр тийм үг байгаа байхгүй юу тий. Тэгэхээр тэр олон нөгөө масс сонирхож байна гэдэг чинь тэр өөрөө спортыг одоо менеж хийж байгаа тэр юуны хан зүгээс харах юм бол том маркет зах зээл байна гэж хараад шүү дээ. Одоо супер жишээ бол энэ Америкчууд байна шүү дээ. Тэр NHL, NBA юм яаж тэр commercial болгож олон хүн гэж entertainment болгож татчихад байна. My limits, I've got the will to win. I'm just swimming up before you see me swimming up. Chasing the day to the night, there's no end. So let's begin. Тэг сонирхолтой түүх байт юм л энэ англичууд ч нөрөө нэг Америк, Канадыг одоо үүсгэхэд тийшээ одоо баг эцэндээ үүсгэсэн улсууд шүү дээ. Тий. Тэр улсууд тэр улсыг тий. Тэрийг үүсгэх үгүй юу гэдгийг Английн парламент шийдсэн гэж зүгээр сонсч ирсэн. Тэгэхээр тэрлүү Англиас хүмүүс одоо нүүдэлж очиод цэргүүдч байт юм уу? Канада, Америкт анх очиж сууршаад юу тоглож ирсэн гэхээр крикет тоглож ирсэн. Хамгийн анхны крикетийн олон улсын тэмцээн 1842 онд байдаг хаа. Канада, Америкийн цэргүүдийн хооронд болж ирсэн. Америкт өөр газар биш. 42 он гэдэг чинь 1800 1800 тий 1800 гэж ингэж ярьдаг байхгүй. Тэгээд тэр цагаас хойш л дэлгэрэл явж байгаа. Тийм спорт. За одоогор бол ер нь олон зуун сая хүн хичээлдэг. 2.4 тэрбум хүн одоо үздэг гэсэн ийм статистик байдаг л да. Хамгийн алдартай крикетийн одоо фэнүүд Бами Армис гэдэг. Бамигийн одоо арим гэдэг. Эдээс бол бүр тусдаа нөгөө юм anthem буюу дуулалтай. Тэгээ олон одоо жил хамгийн том тулаан юунд болдог вэ гэхээр Австрали, Англи хоёрын хооронд уламжлалт тест сорилго тэмцээн болдог. Хуучин бол нөгөө хөлөг онгоцоор яваад хэдэн сарын аялал баг хагас жилийн аялал болдог байсан юм бэл. 1890 хэд оноос эхлэлтэй. Тэгээ тэрийг юу гэдэг вэ гэхээр Ashes буюу үнс Ashes series буюу тэр цуврал. Яга үнс гэд нэрлэлсэн гэхээр аюу тийм түүхтэй мэлээ би тавчгаа яриад өгчихөө. Сонирхолтой байж магадгүй. Англид австралчууд зочилж ирээд тест тоглоод тэгээд англичууд хожигдож нутаг дээр хожигдож. Тэнгууд одоо юу гэдэг нь те London Times ч гэдэг юм уу юм том хамгийн одоо өдөр тутмын тухайн үеийн сэтгүүлийн нүүрэн дээр за юу яалаа австралчууд ирээд Английн спорт одоо англичуудыг өөрийг ялаад тэгээд одоо Английн крикетэд амин сүнсгээ бурхан болчлоо. Тий. Бурхан болоод тэгээд тэр нөгөө одоо бодиг нь тийм ээ одоо биеийг нь чандарлаад цаагаад аваа явчлаа. Үнс норон болгоо. Үнс норон болгоод гэсэн үг шүү дээ. Тийм айгүй эвгүй юу гарсан байгаа. Нийтлэл. Одоо нас очихгүй англичууд тийм нутаг дээр нь ирээд австралчууд. Тэгээ буцаа явсан. Тэгсэн чирний дараагаар онгоцондоо суух гээд Английн капитан Австрали руу тухайн үед явах гэж дагаа нэх гээд. Тэгсэн чинь сурвалжлагч ярьслага авчлаа нөгөө сэтгүүлч. За та одоо ингэ явах чинь гэсэн чинь би нөгөө юугаа чандраа очиж авцрах гэж явлаа. Тийм манай бодиг чинь тийш нөгөө чандарлаад аваа явцсан гэдэг байгаа шүү дээ тийм.
Ингэж яриад тэгээд тэр нэг хэвлийнхний өгсөн нэр. Тэр Ashes гэдэг байгаа нөгөө cremated буюу нөгөө чандралсан тэр цогцсон байна гэж үздэг шүү дээ. Английн крикет. Тэгээ ингээ явсан юм байна. Очоод нэрээ тэр капитан хэлсэндээ хүрээд австралчуудыг өөрөө нутаг дээр нь очоод хожичоод хүрээд ирж. Яг хожил авах үед их сонирхолтой. Тэр чинь нөгөө би хэлсэн шүү дээ. Нэг очисных ингээ одоо онгоц монгоц байгаагүй. Бараг ингээл хагас жилийн нөгөө зуныхын туршил ингээл тоглоол явж байдаг. Тэгээ Английн капитан тэнд очих үед Австрал нэг бүсгүүтэй бас нэг юм найзалсан юм байна. Юм шиг байгаа. Тэгээд нөгөөдөл нь ингээд дэмжээд ингээ явж ирсэн. Тоглолтыг нэрж үздэг. За тэгээ Английн капитан хамгийн сүүлд хожичоод шонгоо сугалж аваад нөгөө хоёр бэйл буюу хөндлөвч байгаа шон дээр тавьдаг хоёр жижиг юм. Тэрийг аваад талбайгаас гараад ярьслах ус атгацсан. За би ингээд ямар ч байсан ингээд юм яалаа. Буцаад би одоо ингээд ялтаа авцарлаа Английнхаа багт Австралийн нутаг дээр ирээд. Тэгээд тэгсэн сэтгүүлч яг ингээд тэр нэг бүсгүүтэй та бас ингээд хэд хэдэн хэвлэлээр бас ингээд яасан байна. Гэсэн ч өөтөө би бас энд ирээд нэг юм найзтай болсон. Тэгээд айгүй их баяртай байна мэн гэд. Тэгэн гут нөгөө бэйлээ эмхтэйдэд дурсгасан юм байна. Тэнгуут нь эмхтэй нь мундаг тэр бэйлийг нь аваад шатаагаад үнсийн өнөртөө бас тухайн үед нэг юм сонин бортохтой хажуудаа ингэдэг нэг өнөртөө бас байж л дээ. Тэргээ сугалж аваад нөгөө бортхон дотроо өнөртөө бас нэг бортхон дотроо нөгөө хамгийн сүүлийн финалийн тоглолтын бэйлийг хөндлөвчийг шатаагаад үнсийн төтөн дотор нэгэ бөглөөд за маа чандраа аваа яв гэдэг. Вау. Тэмэр гоё яасан. Үлгэр домгийн яриа шүү дээ. Тэгээ энийг одоо нөгөө юугаа аваа яваа гэдгсэн. Тэгээд нөгөө капитан чинь тэр жижигхэн юм бортоо. Одоо тэр Лондонгийн төвд нөгөө Lords MCC хийн тэр нөгөө Marylebone Cricket Club-ийн тэр стадионы музейд тэр бортохтойгоо 1890 оны үе өнөртэй усны савтай тэр хамгийн сүүлийн тэр нөгөө хожлын тоглолтын бэйлэн тэнд үнстэйгээ байждаг. Тэгээд тэр цаг үеэс хойш 2 жил тутамд байна уу 3 жил тутамд тэр хоёр хоорондоо тэр нөгөө уламжлалт тест дээрээ өрсөлддөг. Тэрийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр Ashes series гэж нэрлэдэг. Ashes гэдэг нь чандар нөх нь шүү дээ. Яг тэр нэг сэтгүүл зүүн гэдэг юм уу нэг юм зүгээр юм яриаг тэрийг ингээд домог шиг болгож аягүй гоё амьдруулад. Тийм байна. Тэгээд авчиад тавьчихсан. Тийм одоо жишээ нь юм байна. Би 2009 оны Ashes series-ийг Мельбурний MCG гэдэг одоо 101,000 хүний судалтай зингэлт хүрээлэнд үзчихсэн. Би ерөөсөө орж ирэл одоо нэг 90 мултрын гэдэг шиг гангаас ийм одоо их босоо тэгээ олон хүн багтдаг учраас ийм доошоо юутай. Тэгээ тоглолтоо бас их холоос харахгүй. Талбай нь хамгийн том талбай. Тэгээд тэнд надтай цуг 96,000 хүн тэрийг үзэж байгаа. Тэгээ би амьдралдаа тийм том стадионд тэгээд 90 хэдэн мянган хүнтэй зэрэгцэн суугаад тэр спортыг ийм атмосферт үзээгөө тэгэл нэг юм л ороод ирсэн ерөөсөө. Тэгэл ингээд түүх хөөх ихтэй спортлтой байсан. Тийм байна. Okay, match faces on as you can see and play very close now with England going in to bat. Aussies won the toss and elected to bowl. Okay, we're all set, I think. Here we go. The countdown is upon us and we can get out to the Optus for first ball of this first T20 international between the old enemies. Over. And it's a big wicket, a danger man. Tim David goes, Alex Hales, really nicely taken catch. It went under pressure. It was Sam Curran along with Mark Wood who really stood up. And Australia fall 8 runs short. Хөл бөмбөгч гэдэг юм уу сагсан бөмбөгийн яг өнөө цагийн ингээл асар алдартай тамирчид байдаг штэ тий. Цаашаа ингээл хөл бөмбөгөөс Кристиано Роналдо ч гэдэг юм уу ингээл за сагсан бөмбөгөөс Леброн Джеймс гэл ингээл эдгээр хүмүүс бол бүр ингээд төв дэлхийд даяараа бүр спортын яг эдгээр спортын хав бүр суперстарууд ноён орглоотон тий. А крикетийн спортын яг өнөө цагийн хамгийн шилдэг тамирчин хин гэж хаанхан тамирчин байна. Энэ багийн спортууд аль ч спортын төрлүүд одоо авсан оноо тийм ээ. Тийм. Гүйсэн зайнасаа хамаараа шилтгэн байж байгаа. Хэр удаан бас нөгөө спортод тоглосон карьерийнх нь явц. Дээрээс нь хэрхэн одоо нөгөө үзэгч хөгжөөн дэмжигчд маань энийг дэмжиж тэднээсээ одоо нөгөө шүтэн болж чадсанаас хамаарал
домог байгаа. Крикетэд бол одоо ур чадвараараа одоо эн чинь нэг тоглогч бол одоо илүү энэ одоо энэ цохиуртай ингээд баатын хийж тоглоно. Тэр баат хийж байгаа нь өөрөө багтаа одоо олон оноо авчирч байгаа. Нэг 11 тоглогч чинь тус тусдаа үүрэгтэй. Нэг багт одоо 5 сайн ийм баатсмен буюу цохиуртай багтаа оноо авдаг хүн. 5 сайн одоо боулер буюу шидэгч. Шидэж нөгөө эсрэг талынхаа одоо шонг шидэж унагаах байт юм эсрэг талынхаа тоглогчийг одоо тоглолтоос асахын тулд довтолж байгаа тэр тоглогч. За шидэлт дундаа эргүүлэхтэй буюу спин боулинг дайлуулж шиднэ одоо хурдан шидэн ч гэдэг юм одоо 150 60 км/цагийн хурдтай шидэн шүү дээ энэ бөмбөгийг энэ хатуу бөмбөгийг. За ингээд шидэлт болгоно бас өөр өөр. Ингээд тухайгаар нь ангилах юм бол домог зөндөө байна. За бүх цаг үеийн одоо шилдэгч гэдэг юм уу одоо баатсменийн хувьд авч үзэх юм бол энэтхэгийн тамирчин Сачин Тендулкер гэж хүн байгаа. Opening the batting, a lot will depend on how he plays today. Look at that record. 416 matches, an average of 43. Incredible. He lets the ball go. That's over the top and that's 4. Don't be short to Tendulkar, especially just outside off stump. He will thrash it to the fence. Against Australia. So 7 of them in India, or certainly outside Australia. But what a game. Certainly from an Indian point of view. Тэр хүний карьер бол одоо энтхэг хүүхэд болгоно улсынхаа төлөө крикетийн багтаа орох юмсан гэж мөрөөддөг байна. Тэр олон зуун сая хүүхэд. Тэр нөгөө монголчууд эрэгтэй хүн тэр бол бүх болох юмсан гэж. Тэгээд Сачин Тендулкер 17 настай байхдаа энтхэгийн багт орж тоглоод 40 гартлаа тоглосон. 20 хэдэн жил тасралтгүй тоглосон. Тест тоглосон, one day тоглосон, T20 тоглосон. 15,000 run буюу одоо оноо first class cricket буюу олон улсын тэр тест гейм one day тоглосон тоглолтоор тэр оног авсан. Одоо тэр бол бас ингээд давтагдахад гэдэг юм уу яхад хэцүү. Бас ийм амжилт байгаа. Тий. Жишээгээр одоо хамгийн их одоо энэ викет одоо шидэж унгаасан боулер гэдэг одоо жишээ нь байж байна. Тий. Одоо жишээ нь Австралийн одоо боулер Glenn McGrath гэдэг байж байгаа. Алдартай. За дээрэс нь Шри-Ланкийн тэр Моритал ингээд нэг одоо спин боулер гэдэг тэр одоо хичнэлтэй карьерийнхаа туршид 6-700 одоо викет унгаасан байна ч гэдэг юм. Гэх мэтлэнгээр ингээд домог болсон юм тамирчид бол бас байгаа. Тэгээ энэ крикетийн ертөнцид тэднүүсийг андахгүй. Одоо жишээ нь энэтхэгийн тэр Сачин Тендулкер гэдэг тамирчин байна шүү дээ. Тэр дэлхийд даяараа ер нь одоо магадгүй LeBron James-тэй ч тийм Cristiano Ronaldo энтертэй харьцуулагдахад харьцуулагдах. Одоо энэ нөгөө Roger Federer, Messi урчин хин байлаа саячин эднес чинь нөгөө Нүби илчгээд энэ тэнд нөгөө олон улсын янз янзын нөгөө арга хэмжээндээр оролцоод нөгөө элчин сайд амбассадор гэж явдаг шүү дээ. Тэгээ явдаг. Сачин Тендулкер гэрн сонсч мэдхгүй. Яг манайхан нөгөө харьцангуй ойлголт бага удаа шүү дээ. Дэлхийн ертөнцийн чинь ийм нөгөө бөөрөнхий бүслүүрийн энд цээжинд амьдраад шүү дээ. Тэр чинь тий тал нутгийн хүмүүс. Гэтэл тэр доор юу болов? Бүслүүрийн чинь доор тэр чигээр энэ ертөнцийн чинь энэ спортоор одоо хичээллэж энэ төлөө одоо яаж штэ амьсгалж штэ. Дэлхий дээр одоо хамгийн олон шүтэн бишрэгчтэй гэдэг юм уу хөгжөөн дэмжигчтэй 10 спорт аруулаа бөмбөгтэй холбоотой спорт байна л да. Хөлбөмбөг, крикет, сагсан бөмбөг, теннис гэл явчтай юм байна л да. Тий рагби, тий голф гэл явчтай юм байна. Магадгүй хөлбөмбөг гол оруулах агшин бол хамгийн одоо хөгжөөн дэмжигчтэйгээ босгож ирдэг амт шинтэй тэр одоо хүсэн хүлээдэг цаг нь бах. Крикетийн спортын хувьд яг ямар хэсэг нь одоо хөгжөөн дэмжигчтэйгээ сэтгэлийг хөдөлгөж ч юм уу магадгүй тэр сонирхож байгаа хүмүүсийнхээ сонирхол сэтгэлийн татдаг юм бол нөө байлгүй яг тэр яг жижиг моментум акшнууд одоо чинь ингэдэг юм. За боулер гэдэг төр ярьсан шидэгч 6 удаа бөмбөг шиднэ. Тэр шидэж байгаа бөмбөг бол гол тэр нөгөө цохиуртай тоглогчийг л тоглолтоос хасгаад ямар үед одоо хасагддаг вөхлөөр мэдээж хэрэг боулер шидээд
3 шон байгаа шүү дээ. Нөгөө юм хөндлөвчтэй. Тэрийг шууд шидэд омчих юм бол тэр хүн шууд хасагдж байгаа. Тэнгууд тэр боулер чи ингээд баярлан багийнхан чи ингээд хөгжөөн дэмжигч босоод ирнэ. Арилал бас. Ялангуяа нөгөө тийм ингээд дайраад чадахгүй байгаа те. Тэгээ нэг довтлоод амжилттай болох. Энэ шон унаад тэр хөндлөвч шон дээр тавьсан бээл тэнд үсрээ явж явах тэр хагш нь бол бас спортын аюу гоё хэсэг. The shattering disappointment of the loss. It is indeed the Ashes. It's and on, yes, the channel from Baraja. Mitchell Starc. It's not first ball, but he's the first. Монгол улсад крикетийн спорт нэвтэрж ихсэн тэр цаг үе нь 2013 онд биднээс хамгийн анх энэ хан уул дүүргийн гэр хорооллын сургууль сонгоод Ярмгийн 44 дугаар сургууль. Энэ дээр зүгээр нэг юм таниулах маягаар одоо бичлэг тавиад ийм спорт байна юм ингэжсэн. Тэр зунаа найрамдал цуслан дээр нэг жижиг юм тим сешн зохион байгуулж үзсэн. Ингээд ер нь бол яг анх албаасаар одоо хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм бол 2014 оноос л 14 оноос. Тэгвэл нэгэсэндээ бол одоо яг Монголд дэлхийд даяар алдартай крикет гэдэг энэ спортыг оруулж ирсэн хүн нь бол одоо та гэж тодорхойлж болох уу те? Үгүй яг одоо анх одоо санаачилсан те үүсгэн байгууллаа. Тэгэнгүүт одоо чи надад сонирхолтой санагдчихж байгаа юм нь юу вэ гэхээр та өөрөө энэ спорттой яаж танилцсан юм? За би Австралид бас гэрүүлээрээ биднээс сурч амьдарч байсан. Тий, тэгээд тухайн үед ингээд хагас бүтэн сайн дууж игээл парк энтрээр явна. Тэгэхээр ийм цагаан хувцас хүмүүс хаасайгүй тоглож байна. Тэр хамгийн эхэлж надад тий хамгийн эхэлж ямар сэтгэл төрүүлсэн гэхлээр бидүүс энэ хүүхэд байхдаа годамдаа тоглолт байсан гүдэг матг. Эхэндээ хүүхдүүд тоглолтоо хүүхдийн тоглоом байсан юм байна лээ. Тэгж жагаад ингээд хөгжсөн байна лээ гэдэг нэг тийм нийтлэл олж харангуут толгоон дотор нөгөө гүдэг матик гэдэг тоглоом шүү санаанд орж ирсэн байхгүй юу. Ерөнхийдөө бол баг хэрэглэгтүүн тэр гүүж мүүж байгаа төстэй шүү дээ тий. Тэгэнгүүт монголчууд одоо юу гэдэг контактгүй ийм багийн спорт за тэр дундаа нэг ой ухаанд нь ч юм уу нэг гүдэг матик гэдэг нэг тоглоом байгаад байгаа болохоор биднэрт бас энэ спортоор хөгжих энэ спортоор хичээллэх ч юм уу тийм боломж суурь нь байгаа юм болоо гэж бодсон. Бас нэг тийм бид мэдэхгүй шүү дээ. Яг хүүхд одоо монгол хүүхдүүд те. Одоо жишээ нь яг тэр мод аваал тэгээд тэр нөгөө хөдөөний ялангуяа хүүхдүүд малчаалын хүүхдүүд чинь хараа сайтай. Тий харьцангуй бага тэгээд байнгын нөгөө нэг ажил хөдөлмөр мал хуугаа адгуулж гүүж харааж ингэж байгаа юмнууд нь ч гэсэн өөр айгүй тийм одоо идэвхтэй амьдралын юм ихтэй те монголчууд. Одоо хөдөөний хүүхдүүд хотын бидэд л ингэж байгаа болохоос биш. Хөдөө өдөр сум мом эндээ амьдарч байгаа хүүхдүүд чинь ялгаагүй л бас тэгж ааш мормон аавнаа. Жижиг юм мод өрөөл тэгэл нөө жижиг юм орс эрзэний бөмбөг зохиол. Тэгэл өөрөөсөө дөрмөө зохиогоол хөдөө нэг өөрөөр тоглоно. Тэгээ хотод нэг өөрөөр яг тогтсон дүрэн байхгүй. Тогтсон дүрэн байхгүй өөрөөсөө дөрмөө зохиогоол. Тэгтээ бол одоо бодож хахад аюу гой дурсамжтай үед байсан. Бүр одоо Монгол миний үеийн насны одоо хүн болгоны одоо юуд байгаа. Тренд тоглоом нь байлаа. Тий одоо өөр хийх юм байхгүй тий. Өглөөнөөс орой хүртэл 100 бол гүдэг матгал дээр шорон дундал божигч тэгжил өсч байлаа шүү дээ. Одооныхтай адилхан ямар утас мутс инээ тэрэ гэж байсан биш. Энд тэнд одоо өөр спорт ч гэдэг юм байхгүй. Хаанаас харин тийм юм одоо яаж орж ирсэн тий. Матка энтергээ бодглохоор бодвол Оросоос ч юм уу тий. Магадгүй энэ крикетийн хувьссан өөр формат нь ингээд одоо Монгол руу орж ирсэн ч юм уу тий. Ямар нэгэн байдлаар л тэгээд бидээс тэрийг тоглодог. Маш төстэй. Тэгээд би очиж хараад энэ чи гүдэг маткл байна да. Юмыг өнгөц харахад бол тэгэн шүү дээ. Тэгээд одоо очиж сонирхоод үзсэн бөмбөг зөхөөрөнд барьж үзсэн. Үнэхээр сонирхол татсан. Тэгээд би наашаага энэ одоо тухайн үед Олимпийн хорооны нутган цагаах махтай л холбож ирсэн юм болов. Үгүй нэг ийм спорт байна хаа. Энэ одоо Монголд яг энэ байна уу? Тоглодог ирдэг хүмүүс байна уу? Клуб холбоо байна уу? Их зүгээр юм байна энд их юм дөрөвч. Тэгээ би судалж эхэлсэн. Тэгээ ер нь бол тухайн үед ерөөсөө хүн баг мэддэг хүн байхгүй. Тэгээ сураг сонсоод яг Монголд амьдардаг нэг энтгэгчүүд, элчин сайдын яамны ажилтнууд энэ төр нийлээд энэ буян тухайгийн хуучин нисхийн тишээ гараад өөрсдөө тэр нэг зам чөлөөт цагаа тэр зүгрэх маягтай зориултын бас талбай дээр тоглодог тийм зүгээр enjoy байдаг л байсан юм байна. Багт бол 11 гишүүн тоглоно. За ингээд тусгайлан бэлдсэн 100 зүлэгжүүлсэн талбайн дунд 22-ыг харьцах нь за 1 м 50 орчмын
тусгайлан дагтаршуулсан дөрвөлжин тэгш өнцөг талбайг бэлтгээд энэний хоёр өнцөгт нь модон хөндлөвч үхий 3 шон босгож тавиад. За энийг бол нэг баг нь бол хоёр цохиуртай бацман буюу цохигч тоглогчоо гаргаж нөгөө баг нь бол 11 тоглогч ээлжлэн нэг тоглогчийн шидэх замаар ингэж довтолж. За иймэрхүү одоо өрсөлдөөн хоорондоо үзүүлдэг. За тоглолтын гол зорилго бол мэдээж гаргасан хоёр бацман буюу хоёр цохиуртай тоглогч маань аль болохоор одоо бөмбөг одоо цохиж шон хооронд гүйж оноо авах. За багийн эсрэг багийн хувьд бол тэр шон хооронд гүйж одоо оноо авах зүйлийн хязгаарлах. Аль болохоор одоо хурдан алдаа гаргаж бацманыг буюу тэр цохиуртай тоглогчийг тоглолтоос гаргахад одоо чиглэгдэж тоглолт явуулдаг. Энэ бол одоо яг үндсэн цохиур нь үү те? Тий. Одоо энэ манай шгшээ багийн болон сонирхогч хүүхдүүдийн маань ч одоо мэдээж яг ингээд нөгөө цохигч нь бол яг энэ цогтөг юм нь одоо энэ бат цохиур гэдэг чинь яг цохиур гэдэг нэр яриа л да тий. Тэгэнгүүт чинь одоо эн чинь цохигчд бол цохиур яг нэг л байх ёстой биз тий. Тэрийгэ яадын олоосаас юу яаж авд юм уу манай дээр бас түгээмэл байдаг уу? Бид өөрсдөө холбоо худалдаж байгаа. Энэ цохиур одоо жишээгээр энэ бол ингээд тусгай зүгээр юу л да энэ тоглолтын юу биш. Тэгвэл яг жинхэнэ цохиур. Жинхэнэ цохиуртаа ямар одоо юу вэ нөхлөөр энэ 2013 онд Австралид болсон энэ Commonwealth банкны нэрэмжит энэ Шри-Ланк Австрали хоёрын хоёр багийн одоо юм тоглолт цуврал зориулж гаргасан энэ Австралийн брэнд байдгийн Kookaburra гэдэг энэ спортын брэнд. Ялангуяа энэ крикетийн хэрэгсэл хийдгээр алдартай. Kookaburra гэдэг нь болохоор Австралийн одоо нөгөө нутгийн одоо шувуу зөвхөн Австрали гэдэг. Тэр шувуугаараа нэрлэлсэн. Тэгээ тухайн үед энэ крикет Австралиагаас 9119 гэсэн дугаартай ийм үнэмлэхтэй ийм цохиурыг над бэлгэлж ирсэн. Тэгээд яг size хэмжээ нь бол яг л ийм байна. Энэ стандарт. Одоо энэ цохиурыг бол English Willow гэдэг байгаа юм. Одоо Английн тэр нөгөө одоо монголчлуул нөгөө уд мод гэдэг юм. Тэргээр ингэж тусгай технологиор ингэж дагтаршуулж залгаж малгаж ингэж хийдэг. Энд чинь өөрөө амьтаа зүйл. Энэ спортын чинь ерөөсө бүх нэр томьёо хиллэг юмнууд нь англи хэлээр байна. Тий. Тэр чинь заавал бөмбөг гэдэг юм. Бол гэнэ. Бол. Цохиур гэн тэрхэх гэдэг юм байхгүй. Яг хүн тайлбарлахын тулд цохиур гэж бас бат. Тэгээ энэ нөгөө түрүү таны хэлдэг нөгөө бөмбөгтэй цохиуртай спорт гэж юм байгаа даа шүү. Чи олон улсын хэлдэг нь bat and ball game гэдэг байхгүй. Бейсбол, теннис, крикет, гольф, зүлэгний хоккей ч гэдэг юм те. Нөгөө нэг түгэн дэлгэрсэн спортууд маань яаж байна? Bat and ball game гэдэг шүү дээ. Тэгэхээр цохиуртай нэг бөмбөгтэй ямар нэг юмыг дэлсэд нь шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр хүний оюун ухаан байна уу, хүч чадал, ур чадвар байд юм уу? Ямар нэг юм шингээд байна да. Тэгээд тэр нь илүү хүмүүст их сонирхолтой байгаа даа шүү дээ. Шууд юугаараа биш юм байна те мотороо биш. Зүгээр нэг наацааж хийх гэж зөндөө технологи. Энэ харагдаж байгаагаас их хөнгөх юм. Хатааж барай технологи. Тийм л ах. Тэгээд наадах чинь тэм учраас үнэтэй. Бас үнэтэй үү те. Энэ нэг бол одоо Америк доллараар бол нэг 650 орчим доллар байгаа болов. Хөө бараг 2 сая орчим төгрөг юм шүү дээ Монгол мөнгөөр. Энэ бөмбөгийг нь бөмбөг гэж нэрлэстэй бөмбөг бол гэж байгаа тий. Тэгээ бөмбөг л даа зөвөр бөмбөг. Энийг яаж хийд юм бол энэ чи хийцнүүд нь гэхдээ яг дотроо юу байгаа. Энэ бол яг тоглолтын хамгийн л одоо өндөр зэрэглэлийн бөмбөг. Одоо жишээ нь бейсболын бөмбөгийг бол зүгээр л ингэ шидчихдэг шүү дээ тий. Зүгээр ингэж байгаа л ингэ шидэл. Энэний шидэлтийн техник нь бас нэг арай нэг өрмөц юм техник байгаа лээ тий. Тэр нөгөө дээрээс нэг гэж доош. Би түрүү хэлсэн нөгөө дөрмийн дагуу шидсэн 6 шидэлтийг нэг овер хийнэ гэж. Дөрмөөрөө шиднэ. Одоо шидэхдээ зөвхөн ийм техниктэй байна гэдэг. Тохоо нуулахгүй шидэх хэвээр. Энэ гараараа ингэж даялж дээрээс ингэ толгоон дээр бүрээ ингэ даялж ингэ шиднэ. Тэгээ бөмбөгөө бол яг энэ ойдл чи өөр их учиртай. Энэ ойдлыг чи хажуугаар баг шиг над чи яг ингэ. Тэгээ ингээд ер нь бол одоо энэ бол ингээд ердийн шидэлтийн одоо барьж байгаа юм хувилбар л да. Тэгээ энэ стич буюу энэ ойдлын голоор бариад тэгээ энэ чи ингээ яг шидэн чигээрнэ. Тэгмүүд эн чи одоо юу гэдэг нь те одоо 130-40 км/цагийн хурдтай ирлээ. Эн чин өрөлт үүсээд даялна. Энэ
Тэгээд тэнд яг энэ дээр байгаа л над руу ирэхэд энийг үл хүн цохоход амарх. Энэ бөмбөг ингээд даялаад орж ирж байна. Энд орж ирж байна. Хаашаа энэ болгоны тэгээд тэгээ крикетийн спортын нэг онцлог бол крикет бол зөвхөн одоо физикал юу биш. Mental game гэдэг байна. Өөрөөр хэлбэл тий хурдан сэтгэх тэр хурдан авьяас сэтгэх тэр бодох чадвар дээрэс нь ер нь маш том ур чадвартай тоглогч байгаа ч гэсэн сэтгэл зүйн айгүй тийм юунд ордог байхгүй. Тэгэхээр одоо нөгөө дарамт гэх юм уу прешэр ордог. Тэгэхээр тэрнээсээ яаж өөрийгөө чөлөөлөх үү? Одоо хоёр тоглогч гараад өөдөөдөөс хараад цохор бариад одоо оноо авах гэж тоглож штэ. Нэг 11 тоглогч тэрийг тоглолтоос хасахын тулд энэ нөхөр чинь товтолж чинь. Янз янзаар бөмбөг шидээл, нэг спин шидээл, нэг хүн гарч ирэл, нэг хүчтэй шидээл. Тэгэл тэр хасах гэдэг штэ. Тэгээ 11 хүний эсрэг тэр чинь ер нь талбай дээр гараад ингээд маш сайн шиддэг одоо тоглогч ч гэсэн өөртөө тэр яг юугаа олж автлаа бас их хэцүү. Маш их тэр нөгөө нэг юу олж ирж ичдэг. А тэгээд тэрийг хүн харахад дэлсээд байгаа юм шиг боловч энэ бөмбөгнүүд ч өөрөө янз янзаар ирнэ. Тий. Жишээ нь одоо энэ чинь ингээд эргүүлэхтэй шидчих таахгүй юм. Тэгээ энэ бөмбөг чи ерөөсөө яг ингэж эргэлдэж очиод иш эргэн. Тэгээд тэр чинь цоххолоор хүссэн газар руу ч явахгүй. Бас таамгийн асуудал байгаа юм байна. Тактикийн юмнууд байгаа байхгүй. Тэгээд тэр 11 хүн чинь зүгээр хамаагүй зогсчихгүй. Тэр капитан тэр бүх одоо нөгөө юуг найруулж идэх, найруулга нээждэг. За одоо нэг дорж гээд нөхөр гараа шидэх ч бол за дорж чи иймэрхүү байдлаа шидэн шүү тэр хүн төр. Наад чи одоо хамаг оноогоо болохгүй. Энийг л тоглолтоос асмаарай. Тэрийг довтлох үед хүмүүсээ хаана байрлуулах вэ? Гэ шатар нүүж байгаа юм шиг. Ийм одоо стратегийн юмнууд их явагддгаараа онцлогтой. Zimbabwe have won the toss. Here's 6. Straight to him. Efficiency. There he goes again. Fielder in the deep though. Goes again. Half century. Goes again. This is even further. Perhaps the biggest of the night. Крикетийн спортоор одоо хичээлсэн хэдэн жил ч юм те яг энэ спортоор явсан хүндээ одоо эргээд ингээд амьдралд нь хэрэг болох байц ямар одоо чадвар төлөвшил хүмүүжлийг үлдээдэг юм бол тэр бас их чухал зөвөр миний зүгээр ингээд ажиглаж байгаагаар бол одоо жишээ нь би ингээд хаяа тэмцээний үеэр ингээд өсвөр юм уу залуу тамирчтай ингээд суугаад талбай дээр ярилцдаг. Тэгээд тэднээсээ би нөгөө хөндлөнгөөс хараад мэдгүй тэр яг юу ярьж байгааг нь өсөж мөрөж жоон сонсч байж ийм өөрчлөлт орсон юм байна те. Нэг охин бол надад гэж явсан тэр оюутлогын гэрэл хөтөлбөрөөр дамжаад байгаа орсон нэг охин. Тэгээд айгүй тийм өөрөө чи угаасаа ингээд урлаг мурлагаар бас яадгүй юм гэсэн. Үгүй би айгүй ичимхий хөвгт байсан. Бүрэг. Тэгээд тэндээ их дээрлэл хүлдэг байсан гэж. Тэгэл нөгөө хөтөлбөр хэрэгжээл тэнд ороод ингээд тоглоо явсан чинь тэнд яг ч юм нэг тийм өөрөө нэг авьяас байна. Юус миний хичээлэх спорт байна шүү дээ гэж утсан гинэ. Тэгээ тэр лөө явуулаад тэгээ тэр баг дундаа айгүй одоо түлхүүр тоглогч болоод ирэхээ алдад хүмүүс хүндэлнэ. Тэр хэмжээнд өөрөө нөгөө нэг хариу үйлдэлүүд хийж штт. Тэгэхээр тэр хүүхдийг нэг ямар нэг юм барьчаад байсан бооз. Тэнгууд тэргээр дамжаад айгүй тийм өөртөө ихтэй айгүй гоё ингээд юмнууд маань гарч ирсэн. Гэж ингэж ярьж байна. Тэгээ биднес мэдээж хэрэг ингээд дөнгөж ингээд зүлгээр бол ингээд ургаж जैन те. Тэгээ үндсийн л тавьж जैन. Тэгэхээр одоо сайн хөдөлмөрлөөд те их хөдөлмөрлж даруй байх хэрэгтэй гэж би бол боддог гэсэн л ер нь бол манай бид эдийн л ер нь баримталдаг юм те. Work hard, stay humble гэдэг. Сайн ажиллаад жоохон даруухан бай гэдэг л юмыг яасан. Тэгээд яриул мэдээж хэрэг энэ олон хүмүүсийн буйнд тэгээ энэ олон крикет сонирхдаг хүмүүс ганцхан Монголд биш энэ гадна дотны зөндөө улсууд байгаа. Тэгээд энэ манай сургуулийн одоо биеийн тамирын багш нар тэргээр хичээлж байгаа хүүхдүүдээс авахлал охид хүүгүүдээс авахлал тийм энэ хүмүүсийн тэднээсийн аав ээж дэмжиж чаддаг хүүхдээ хичээл өгч байгаа. Маш олон хүмүүсийн нөгөө хичээл зүтгэл энэ тэндээс цуглаж байгаа том зүйл учраас тэр нь тэгээ мэдээж хэрэг энэ холбооны удирдлага өөрсдөө ямар одоо тэг бодлого арга барилаар юм авч явах уу
ямар соёлыг одоо жишээд Английн крикет, Тэнтгийн крикет, Монголын крикет гэж тусдаа байхгүй шүү дээ. Нэг л Крикет бол крикет. Тэрний тэр одоо дүрм журам, тэрнээс нь дагсан одоо энэ хүүхэд болгон сайн крикет чинь болох алгүй шүү дээ. Хүүхэд болгон тэр нийгмийн нэг гишүүн, ирээдүйн аав ээж сайн иргэн бол төлөвшийн тулд бидээс одоо ярьдаг үстэй багаараа ажиллах хэвээр, бие биенээ хүндлэх хэвээр, нийгэмших хэвээр ч гэдэг юм уу. Юм яриад байна. Эний чинь төлөвшүүлэх нэг хэрэгсэл нь бол гарцаа авахгүй багийн спорт гэж би боддог. Ялангуяа энэ крикет одоо тий босод хөлбөмбөг, рагби ийм спортуудыг одоо бас их түлхүү хөгжүүлэх юм бол хүүхдүүд энэгээр дамжаад бусдтайгаа яадаг, ялагддаг, ялдаг. Өгөөдөл орчин үеийн нэг том асуудал болоод байгаа энэ дэлгэцийн хит их донтолт юмнаас нэг хитэн цаг салдаг тий. Одоо маш олон жишээ байна шүү дээ. Дархуул аймаг Говьсөнбөр энэ манай энэ гэр оролт амьдардаг Улаанбаатар хүүхдүүд аав ээж нь баярлалаа гэдгээр хэлж байгаа байхгүй. Бүрөөсөө өглөө оройгвол тэгэл тэр компьютер тоглоомын газар суугаад дэлгэц ухаад байдаг гэсэн. Энэгээр хичээлээ тэмцээнд ороод ирсэн чинь ерөөсөө божисон бор юмнууд л боллоо. Баян-Хонгор аймгийн Хүрээ-Марл сум гэж 900 хэдэн км газар байдаг юм газар. Тэрэнд бидээс хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо 4-р жил, 5-р жилдээ болж байна. Тэгээд тэр сумын хүүхдүүд 160-70 хүүхэдтэй юм байна. Бүрэн бус дунд сургуультай. Тэр хүүхдүүдийн 60-70 төгрөгөөр хичээлж шүү дээ. Эрэгтэй юм гэдэг. Тэгээд тэнд байгаа тэр орон нутгийн сонирхолтой тэнд байдаг зүгээр цагдаагийн нэг ахлагч залуу биеийн тамирын сургуульд төгссөн юм байна. Тэгээ манайхаас зохион байгуулсан сургалтын дээрч суугаад сертификат аваад тасалжуулагч болсон. Тэгээ тэр цаг завгүй ажлынхаа хажуугаар тэр хүүхдүүдийг цуглуулад биеийн тамирын багш биш. Цагдаагийн ахлагч хүн. Тэр имийг одоо сэгцэж хэлүүлээ. Тэгээ тэр хүүхдүүд нь ингээд дэмжиж одоо Баян-Хонгор аймгийн одоо засаг захиргаа, Баян-Хонгор аймгийн крикетийн клуб энэ Баян-Хонгорчууд аягүй их дэмжсэн. Тэр бол одоо нэг Монголд хөгжиж болох нэг модуль буюу жишээ тэнд байгаад байгаа. Хүүхдийн наадам зохион байгуулахад тэнд бас газар хөгж биднээс тэнд талбайд өгчүүлж Монголын хүүхдийн спортын 7-р наадмын шигшээ тэмцээн Баян-Хонгор аймагт болоход тэнд хүүхдүүд тэнд очиж тэмцээн манай тэмцээн тэнд Баян-Хонгор аймагт болсон. Өөрөөр хэлбэл нэг талбай маань Улаанбаатарт бас нөгөө хоёр дахь талбай маань Баян-Хонгор аймагт баригдсан байна гэсэн үг. Стандарт талбай. Тэгэхээр ер нь бол спортын заавал тэр ингэхгүй ямар нэгэн байдлаар спорт өөрөө хүний амьдралд заавал байх ёстой гэдэг л. Яг үнэ. Тий. Ялангуяа одоо энэ хөдөлгөөн хязгаарлагдмал энэ орчин нөхцөл биднээс та ажиллаж амьдарч шít. Аль болохоор л одоо юу ч хийж болно өөрийнхөө дуртай спортоор алхах хэрэгтэй, явах хэрэгтэй. Алхахлаа ганцаараа алхахгүй л байгаа ёстой. Нууланд алхах төсөв чинь бас нэг баг болсон тэгэл яриад. Тэгээ энэ олон нөгөө нэг стресстэй нийгэмд чинь тий хүн хүнтэйгээ ярилцаж нэг коммуникац олж ижил ер нь бол бас энэ стресс юмнууд тайлагддаг, тэгжээж хөгждөг, бие биенээсээ суралцдаг, бид тэгж боддгийг. Тэгээ би энэ спортыг бас ингээд нэг 10-аад жилийн туршлага байна л да. Одоо яаж явж байгааг нэг маш анхааралтай ажиллаж хүүхдүүд энэ спорт тоглоод одоо янз янзын одоо амьдралын төвшөнтэй хүүхдүүд ирж байна. Тэ маш холоос одоо хужруулангаас ирж байна. Баян хошууны бүр захын ороллоос ирж байна. 2 цаг автобусаар явж ирээд тэгээд тэр хүүхэд тэнд гадаад талбай дээр 4 цаг эрүүл агаар бэлтгэл хийгээд буцаад өдрийн бараг 6 цаг энэ юм зарцуулж байгаа байхгүй. Тэгээд тэрийг өргөжлүүлээд байна. Энэ юуны тулд ингэж тэндээс ирж байгаа тий. Аав ээж нь мэдээж хэрэг оройтж болохгүй чи хаашаа яваад энэ тэр гэж байгаа. Эцэг эхчүүд маань бас энийг их ойлгох хэрэгтэй байлаа. Тэгэхээр бидүүсийн зүгээс бас энэ ирж байгаа хүүхдүүдтэй тий спортоос гадна бас төлөвшөл хүмүүжил талд нь өгөөдөө ядаж эднээс цуглаад бэлтгэлээ хийлээ гэхэд ерөөсөл би хэлдэг юм байна. Юмын өөрсдөр нь хураалгач. Ундаа ус сууж халууцж яаж болно? Тэр орчин тойрноо цэгцэл цэвэрл. Намайг ирэхэд ийм одоо усны бөглөө байсан шүү дээ. Хамаагүй чиний тоглодог талбай дээр л байгаа бол аваад хогийн савруу хий. Тэгээ манай хүрээлэнгийнхэн энэ төр их баярлдаг юм.
Бужигнаал идэг очиод үзэхлээр цэв цэвэрхэн. хог байдгүй тий. Үгүй ядаж ийм чинь өөрөө нөгөө эн чинь л энэгээр дамжиж суралцж байгаа зүйл. Янз янзын гэр бүлийн хүмүүжлтэй янз янзын амьдралын төвшөнтэй хүмүүс ирж байна. Тэгэхдээ эднээс яах гэж ирж байна? Энэ спорт крикет тоглох гэж ирж байна. Тэгвэл тэрэнд л тэр одоо усын ноолоос нь лах хэрэгтэй. Тэр нь захирагдах хэрэгтэй. 1 өдөр, 2 өдөр, 3 өдөр ингэж явна. 1 жил, 2 жил, 3 жил болно. Хүсэн үсээгүй энэ хүмүүс чинь алхам алхмаар ядгүй. Оюун санааны хувьд хүмүүжиж, төлөвшөж, энэгээр дамжиж. Нэг айлын хүүхдийг 2-3 сарын дотор өөрчлөх хэцүү шүү дээ. Энэ дуртай ямаар нь дамжиж ингэж яаж бас их болох юм байна да гэсэн ийм бас юм бол ажиглагдаж байгаа, харагдаж байгаа. Сайн тал нь гэх юм уу те. Нийгэмд үзүүлж байгаа эерэг тал нь. Тэнгууд нэг хот айлын нэг 7-8 хүүхэд ах トゥ нараарэ. Нэг 10-аас 14 насны хүүхэд. Тэгээ нэг илүүгээрийнхээ үнийг өрөөдөд. Тэгээ нөгөө голын ширгэн дээр авч босгод тавиал. Тэгээд ийм банзаар гар мар хийж байгаа цохор хийцэн. Тэгээд нөгөөдхөрөө тоглосон баг. Тэгээд өвөл энтер чинь их юутай хөлдсөн одоо энэ говьсөмбөрийн нэг хүүхэд ярьж байгаа. Малчин айлын 3 хүүхэд байгаа байхгүй юу? Говьсөмбөртөөс орж ирж тэмцээнд оролцдог. Нэг нь баг нь нэг 10-тай, тэрний дараагийнх нь 14-тай, ах нь нэг 17-8-тай одоо яг насны хүрээнд орж ирж. Нэг айлын 3 хүүхэд. Даав ээж нь тэр аймгийнхаа ойролцоо малчин юм байна. Тэгээ тэр 3 чи одоо яадаг вэ гэхээр зуныхаа амралтаар юм өвлийн амралтаар очихлоор нөгөөдгөө хийждэг. Тэгээ өвөл яаж хийдэг ингээд надад би асуусан чинь хөлдөө юм хомоолыг бөөрөн хилж жагаад тэгээ шидэд цогтөг гинэ ерөөсөө тий. Манай ер нь яг шигшээ хэдэн онд бүрдчихсэн бэ? Тэ 2000 яг 17-8 оноос ахуулаад 16 оноос ахуулаад биднес өсөр үеийн тэмцээнүүд нөгөө сургуулийн хөтөлбөрөөр төвшөлсөн биднес үндсэндээ бол яг багаас нь эхлээл явсан хүүхдүүд. Энэ хүүхдүүд маань хөөрхөн 15 6 7 хүрээд ингээд 19 онд хамгийн анх Монголын хүүхдийн спортын 6 дугаар их наадам гэж болчихсон. Тэрний төрөлд одоо манай спорт багтаж ороод тэгээд нэг аймаг дүүргээсээ шалгарсан хүүхдүүд 17-оос доош насны хүүхдүүд тэнд орж өрсөлдөж. Тэгээд тэндээс одоо авиас чадвартай хүүхдүүд аяг төрж гарсан. Энээс хойш бол эднээс маань цаашаа хичээллээд нэг 2 жил хичээллээ. Тэгээд миний нэг одоо бас нэг хүсэл юм мөрөөдөл байсан л да. Азийн наадамд крикет спортын төрөл 2010 оноос хойш орсон юм. Гуанжуугийн Азийн наадмаас хойш. Тэгээд 2022 онд тухайн үед ковид гараад нөгөө Ханчжоугийн Азийн наадам чинь 23 он руу хойшлоод. Тэгээ энд би ер нь баг бэлдэж орё гэдэг биднээс ийм хүсэл. Яагаад тэгээд тэндээсээ хүүхдүүдэд сонгож шалгаруулад бас бэлдээд гадаадаас Австралиас бас өндөр зэрэглэлийн дасгалжуулагч авцраад ингээд тэр зун нь бол бас ингээд бэлдүүлээд ингээд эрэгтэй эмэгтэй айл бага Ханчжоугийн Азийн наадамд анх удаа үндэсний шгшээ баг гэж гаргаж очиж оролцуулаад аль нь 2-2 тоглолт хийсэн. Тэгээ мэдээж хэрэг анхны юм бол одоо нэг тий. Одоо хүчтэй өрсөлдөгчтэй дэлхийд топ 20 мөржигсдэг Непал, Хонконг энтрийн багтай манай өгтөд хүүхэд тоглосон. За насны хувьд бол манай үндэсний шгшээ баг бол хамгийн залуу баг байсан. Яг тэр Азийн наадамдаа оролцож байгаа. Дундаж нас нь бол нэг 18 19. Тий. Тэр чинь ингээд бэржлийн тамирч 20 мэдтэй усуд байгаа шүү дээ. Тэгтээ бол одоо юмд хамгийн анх нэг тоосоо өргөн гэдэг аягүй чухал. Тэр үед бол одоо нөгөө телевизээр C1 байлгүй ямар телевизээр байлаа нэг шоуд энэ тэр хамгийн эхлээд крикетээр эхэлсэн Азийн наадам. Хамгийн эхлээд крикетээр эхлэхдээ хамгийн ихний тоглолт манайх хойс таарсан. Эмхтэй баг маань Индонезийн эсрэг тоглосон. Хамгийн анхны. Тэгэж одоо Азийн наадмын нээлтийн хамгийн ихний тэмцээний
Нэг бодлын бас түүхэн дурсгалтай тий. Тэгээ манай хүүхдүүд хөөрхөн тоглосон. Тэгээ ер нь бол яг мэдээж хожигдсан. Гэхдээ маш их юм миний хувьд бидний хувьд ч тэр хүүхд залуучуудын маань хувьд ч гэсэн маш их юм ойлгож авсан. Тэгээ энэ Монгол айгүй тийм бас юу болсон гэж бодоод уран болсон тий хүүхдүүд. Зүгээр хичээлээд Монголын төлөө тоглож болох юм байна шүү дээ. Тий азийн адамч орж болох юм байна. Ер нь цаашдаа олимпиадч оролцож болцоо нэгдэж байгаа юм байна. Дэлхийн цом мом одоо янз янзын тэмцээнч биднес хичээвэл орох юм байна гэдэг ийм одоо урам зориг бол авсан гэж би бол бас боддог. Зөвхөн тамирчин бэлдэх гэдгээс илүү бас зөв хүнийг Тий хичээж байна. Үнэхээр тэгээд бас тийм өөрчлөлтүүд бас үзэгдэж харагдаж байгаа учраас тэрэндээ бас их урам зориг авдаг. За ингээд өвлийн туршил бол биднес хүндрэлүүд гарч ирнэ л дээ. Энэ крикет хөгжсөн бас боломжийн орнууд бол ийм нөгөө индор центр буюу одоо футзалны юу гэдэг ш төлөмгийн холбоо ш. дотор Тиймэрхүү нөгөө нэг ийм дөм мөмүүд хийгээд тэгээд тэр дотроо бэлтгэл сургалтаа хийгээ явдаг. Өнөөдөр бол яг биднес тийм төв бол зайлшгүй хэрэгтэй байгаа. Энэ олон зуун хүүхэд чинь тэгэл энэ тэнд ойрхон одоо сонгонд хайрханд нь бол сонгонд хайрхан, баян зүрхт нь бол баян зүрх. Ингээд энэ тэнд одоо хувийн хувьсгалын янз янзын заалнууд биднес ингээд холбооноос төрөөсөө гаргаж өгөл нөгөө бэлтгэлийн хийлгэх гээл. Уг нь тэр индор крикет гэдэг юм төрөл Монголд ингээд хөгжих юм бол маш сонирхолтой. тийм байна Тий. Тэг хүүхдүүд ч гэсэн айгүй сонирхож нөгөө үйл ажиллагаа юмнууд нь богино хугацаанд явдаг. Дээрээс нь айгүй тийм хүнээс нөгөө богино хугацааны бас юм юунууд яадаг их өрсөлдөөнтэй. Одоо ингээд 3 сар болохоор бид нас 17-оос доош насны хүүхдүүдийн индор крикетийн тэмцээнээр эхэлдэг. Говь сүмбрөөр ав зохион байгуулсан. Нэдлэн Дархуу уул аймагт болсон. Ингээд хөдөөрөө одоо Таран Баян Хонгор Эрдэнэч гэдэг юм ингээд интимити гэдэг ингээд зохион байгуулна. Ханжоогийн одоо Азийн залуучуудын наадам бол ерөнхийдөө Монголоос залуучуудын биш энэ чинь яг нөгөө Asian Games бүр яг тий 4 жил нэг удаа болдог Зүгээр Азийн том наадам байна шүү дээ тий. Тэгвэл эн чинь юу юм бэ шүү дээ. Анх удаага монголчууд яг одоо крикетийн спортоор олон улсын тэмцээнд оролцож байгаа юм нь болж таарж штэ. Тэрнээс хойш юу н оролцсон уу? Оролцсон. Тэгээд тэнд бол яг би тэр ICC-гийн нөгөө гүйцэтгэх захиралтай таарад уулзсан. Нэг анх удаа бага явуулж нэг сайн байна. Биднес ICC-д өөрөө 2021 онд л одоо анх удаа хүлээн зөвшөөрөгдөж гишүүнчлэлтэй болсон. Тэрний дараа 2 жилийн дараа олон улсын тэр том тэмцээнд эрэгтэй эмэгтэй бага явуулна гэж бол тэднээс бол төсөөлөж юм шиг байна. Тийш 21 онд гэдэг чинь 2 жилийн дараа 2 жилийн дараа л явуулсан юм шүү дээ. Тэгээд бас тодорхой болцсон шалгууртай тэр ICC-гийн мембер болохоо те. За тэрний даваад тэгтээ одоо still baby гэж харж штэ. Тийм. Бацаанууд арай болоогүй те. Одоо тэгээ мөнгөний хэлэн ихнээсэ гэж бодчихсон. Юу тэр тэгэл эмэгтэй эрэгтэй баг явуулаад тэнд олон улсын тоглолтууд хийгээд. Тэгээд биднес чинь өшөө нэг олон улсын тэгсэнд надад их одоо бүх одоо юугаа тайлбарлаж өгсөн. Тэгээ айгүй тийм боломж potential байна. Хүүхдүүдэд чинь бас тэмцээн тоглолтыг харлаа тийм богино хугацаанд. Тэгээд нэг жилд 6 удаа 6-аас доошгүй олон улсын тоглолт хийх юм бол ICC-гийн нөгөө T20-гийн ранкинг руу орж ирдэг юм аа. Тэгээд тэр ранкинг дотроо та нар ранк ахиулаад авах юм бол бас төсөл хөтөлбөр бичиж өгөөд зардал мардлынхаа бас тодорхой хувийг бас шийдвэрлэх юм болцооч бас үүсдэг. Улс албаноос. Тэгээд тэгж мэдэж аваа. Тэгээд тэрнээс хойш ер нь жил болгон биднес бага явуул тэмцээнд оролцуулж байгаа. Тий. Эмэгтэй баг маань одоо 18 тоглолцоод байна. Тэрнээс хойш. Хөөх 23 оноос хойш. Тий. Азийн наадамд 2. Тэрний дараагаар Индонезид болсон тэр Бали арал дээр болсон Bali Bash International гэдэг тэр тоглолтод оролцсон. Тэн дээр 3 тоглолт хийсэн баг. Тэгээ тэрний дараагаар Хятад болсон. Хятад ч н одоо бас их хүч тавьж ин хөгжүүлж байгаа нэг олимпийн спорт болсон. Бүсва зам буй Belt and Road гэдэг эмэгтэйчүүдийн одоо Азийн бүсийн 5 орон оролцсон тэмцээнд бас очиж биднес 4 тоглосон эмэгтэй. Энийний дараагаар East Asia Cup буюу тэр зүүн Азийн цом гэж Солонгос, Япон, Хонконг, Хятад,
Филиппин, Монгол гэдэг нөгөө Зүүн Азийн нэг 10 орн байдаг шүү дээ. Таиланд гэлээ. Тий, тэднүүсийн дунд зохион байгуулдаг тэр Зүүн Азийн цом гэж тэмцээнд бас очиж 3-4 тоглолт хийсэн. Ингээ 24 онд бол ерөөсөө бүхэл одоо ерөөсөө тэмцээн болгонд багаа явуулсан. Эмхтэй баг. Эрэгтэй баг муу ялгаагүй Хонжогийн Азийн наадмын дараа 2024 онд Японд очиж Японы шгшээ багтай цуврал 5 тоглолт хийсэн. За тэрний дараагаар манай багийг ICC-гээс одоо урилга ирсэн. Азийн бүсд одоо энэ сая манай цом аялаа явлаа шүү дээ. Одоо ингээд энтхэгт явагдаж байгаа дэлхийн цомын аварга 26 оны. Тэрний сонгон шалгаруулалтын Азийн бүсийн ирж оролцооч гэдэг. Ингээ Малайзд болсон энэ юунд манай эрэгтэй баг анх удаа одоо ICC-ийн том тэмцээнд очиж оролцсон. Энд 6 тоглолт хийсэн. Тэндээс одоо жишээ нь Кувейт, Непал энэ төр шалгарцсан одоо дэлхийн шилдэг 20-д орцсон эднээс ингээд одоо дэлхийн цомд оролцсон явж байна. Гэх мэтчлэнгээр ингээд бид 23 оноос хойш бол жил болгон тийм байна. Явж байгаа тэмцээнүүд бол итэвхтэй оролцож байгаа юм байна шүү дээ, тий. Аль болохоор л одоо зардал мөнгө энэ төр бас асуудалтай мэлээж олон хүний 11 хүн шүү дээ, тий. Зүгээр талбай дээр гарах тий. Талбай дээр гарах нь л 11. Тэрний чинь цаана заавал нөгөө тим менежер буюу багийн менежер гэж явна. Багаа дасгалжуулагч. Дасгалжуулагч явна. Тэгээд ингээд эмчгээл нэг 16-аас нэг 18 хүн бол нэг ээлжинд. Монгол улс Монголыг төлөөлөд Монгол хүн тоглож явал надад гоё санагдав. За, хоёулаа ярилцлага өндөрлүүлээ. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээсэн танд маш их баярлалаа. Спорт бол ив нэгдлийн бэлэг тэмдэг гэдэг. Таны хийж байгаа ажлын үр дүн нь Монголын хүүхд залуучуудын сайн сайхан байдлын төлөө тууштай явж гинэ гэдэгт ч юм бол үнэхээр бахархаа сэтгэл өөрөө ирэхгүй төрлөө. Нийгэмд спорт өөрөө ийм үнцэнтэй, одоо ийм хувь хүн бие хүнийг бий болгож төлөвшүүлдэг гэдэгт оруулж байгаа тэр манлайллын үйл хэрэгт намын том амжилтыг хүсээд ярилцлага өндөрлөлээ. За их баярлалаа.